Ангийн багшийг дэмжих төсөл уралдааны оролцогч Хүрлбаатарын Булган цэцэг байна. 2013 онд Дорнтой сургуулийг Багангийн багш мэргэжлэр төгссөн. Боловсролын салбарт 8 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллаж явах хугацаанд 5 дугаар ангийг нэг удаа даан авч төгсгсөн. Одоо 4 дугаар ангитай ажиллаж байна. Ажил мэргэжилтэд оруулсан хувь нэмэр. Сэтгэх чадварын IQ төвийн багшлах эрхийн сургалтанд сууж амжилттай төгсөн. Нийт 45 суралцагчтай IQ дугуулan хичээллүүлж байна. 2021-ээс 2025 оны эцэг эхийн өдөрлөг нийт 5 удаагийн мэдээлэл хүргэсэн байна. Дорнод аймагт зохиогдсон унших ба тоо бодох чадварыг хөгжүүлэх арга зүйн зөвлөгөөнд амжилтын эхлэл унших арга зүйгээ илтгэж бүсдээ 2 дугаараар шалгарч арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн. Идүүтэн хичээлийн сайн туршлагыг Идүүтэн Монголын фэж хуудас, бага боловсролын фэж хуудасаар туршлага түгээн дэлгэрүүлж бага ангийн эцэг эхчүүдэд арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. 5 удаагийн илтгэл бичснээс сургуульдаа 2-ыг, бүсдээ 1-ийг амжилттай хэлэлцүүлсэн байна. Өсвөлсөн сургалтын арга зүй сургалтаа түгээн дэлгэрүүлсэн. STEM хөтөлбөрийн бүтээлч багшууд улсын уралдаанд сургуульдаа шалгарч аймагтаа амжилттай оролцсон. Дорнод аймгийн боловсролын газраас зохиогдсон нэг жижиглийн уралдаанд 3 удаагийн захим хичээлийг хийж YouTube-д байршуулж туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. Бага ангийн хүүхдүүдэд цахилгааны ерөөё бүжиг заасан. Судалгаат хичээлийг багаараа хамтран 8 удаа бэлтгэн 2 удаагийн хичээлийг зааж арга зүйгээ дээшлүүлсэн. Аймгийн түвшин тогтоох шалгалтын хөндлөнгийн үнэлгээгээр өмнөх ангийн түвшнээс 8-аас 15%-аар ахицтай байна. Ур чадварын уралдаанд үзүүлсэн амжилтуудаас Сүхбаатар аймгийн багш нарын ур чадварын уралдаанд 2020-нд амжилттай оролцож сэтгэх чадварын төрөлд 4-р байр, шилдэг бүтээлийн төрөлд 5-дугаараар 2024 оны захим хичээлийг бэлтгэн заах ур чадварын уралдаанд 1-р байрд. Ангийн захим хуудасаар дамжуулан 50 гаруй хичээл 24 захим контентыг байршуулж эргэх холбоотой ажилласан. YouTube-д 7 контент, 5 захим хичээл байршуулсан. Бидалтын 7 хоногийн хүрээнд ээж авдаа туслах аян, номын богц хийх аян өрнүүлсэн. 2019 онд ангийн суралцагчдын нарныхаа хүүхдүүд нэртэй тайлан тоглолтыг зохион байгуулж байсан. Суралцагчдын хүмүүжил төлөвшөлт анхаарч 7 хоногийн төлөвлөгөө, баруун гарын дүрм, өглөөний мэдчилгээ, алжаал салах дасгалыг өдөр бүр хийж хэвшээд байна. Амрын спиртга, дам бэлэг, урлаг наадам зэрэг тогтмол амжилтад оролцож, урлагаар тэргүүний анги хамт олон 2024 онд бага ангийн шилдэг анги хамт олноор шалгарсан. Байгууллага хамт олноо төлөөлөн бид манлайлагч 2023 бага боловсролын багш нарын спортын бага наадам зэрэгт амжилтад оролцож, Идүүтэн хичээлийн сайн туршлагыг 3 удаа, өөрийн арга зүйгээ 2 удаа аймгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж, хүрдийг тоглоомын аргаар сурах арга зүйгээ хүрдэн тоглоомын арга зүйн номонд хэвлүүлсэн. Лувсан цэрэг багшийн Масын олимпиад, багшийн алдаршууллын үйл ажиллагаа, бор охины нэрэмжит даамны тэмцээн, судалгаат хичээл зэрэг үйл ажиллагаанд багаараа хамтран зохион байгуулдаг. Мэдлэг цэгийн сургалтанд 2 удаа, агсан түвшний гендер сургалтанд 2 удаа, A+ цэгийн сургалтанд 2025 онд 28 удаа хамрагдаж, мөн сэтгэх чадварын сургалтанд сууж амжилттай төгсөж, арга зүйгээ дээшлүүлэн ажиллаж байна. Гүйцэтгэлийн үнэлгээ 2022 онд 1-р түвшин, 2023 онд 4-р түвшин, 2024 онд 3-р түвшинд үнэлүүлж, үр дүнгийн өнгөн урамшуул авч байна. Ажлын байран дээрээ суралцаж, арга зүйгээ дээшлүүлж, түүнийгээ ээлжид хичээлдээ ашиглан 40 минутын ээлжид хичээлийг үр дүнтэй зохион байгуулж, ангийг масс арын сурах зорилго тавин ажиллаж байна. Өөрийн суралцаж мэдсэн шинэ арга зүй болон техник технологийн мэдлэгээ багш нартайгаа хуваалцсан хамтран ажиллаж байна.